За, сайн бацгаана уу? Манай подкаст маань эхлэхэд бэлгэлээд байна. За, энэ удаагийн хостор маань Рио бит хоёр подкаст өгтлөөд явах болно. За, тэгээд энэ удаагийн дугаараар бит хоёр Монголд нээлттэйгээд удааг байгаа Jujutsu Kaisen аниманы киног ярих гэж байна. Тэгээд бит хоёр нээлтийн өдрөөр үтсэн байгаа. Тэгээд сэтгэл бол мэдээж маш өндөр байгаа. Яагаад тэгэхээр дэлхийн нээлттэй одоо ингээд Монголд одоо жишээ нь бид нэг ингээд аниме киног гарсныхан дараа баг жилийн дараа ч юм уу 6 сараас 1 жилийн дараа үздэгс бол одоо ингээд бусад одоо тэ Америк, Канада мэтийн одоо барууны өндөр хөгжилтэй орнуудтай ингээд баг зэрэг шахуу үтсэндээ бол мэдээж маш сэтгэл өндөр байгаа. Тий, Шангрилад 3 сарын 11 сая нээлттэйсэн шүү дээ, тий. Тэгээд их байлээ шүү. Тий, пиг байсан. Тий. Одоо би бол хараад ингэж бодоод байгаа шүү дээ. За одоо яг хамгийн том гор өгөх юм бол угаасаа юу бол Demon Slayer бол нэгт орно. Тэгэнгүүтээ дараа нь Jujutsu Kaisen тэгэнгүүтээ Tokyo Revengers 3 ороод энэ 3 бол ер нь бол ичиг авч байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Сүүлийн 1 жилд ялангуяа. Сүүлийн 2 жилд тий амар ичиг авсан. Угаасаа аниме нь гараад манганыхын борлуулалт бүр амар өсөөл. Тий. Ялангуяа би саяхан нэг Kids Toys орсон ахгүй юу? Тэгсэн Tokyo Revengers-ийн cosplay дээрээс нь дэлгүүрний оосоор дандаа Tokyo Revengers-ийн тийм бараануудаар дүүрсэн л шүү дээ. Ялангуяа cosplayer заяа. Тий, Hayao Miyazaki нөгөө Wind Rises-ийн дээр гарч байгаа юм бэ? Нийт ашиг орлохоор. Тий, тэгэхээр амар уу дээ. Тийм байна. За, аниме үйл явдлын хувьд энэ ч одоо гол дүр нь арай өөр дүр дээр төлөвлөж байгаа шүү дээ. Okutsu Yuta дүр дээр төлөвлөж байгаа. Тий. Яг би ягаад одоо Demon Slayer нөгөө нэг мөгийн ширийн тэгэнгүүтээ юу хоёр одоо энэ Jujutsu Kaisen хоёр ягаад ингэж хит болсон яг бодохдоо одоо болохоор яг энэ хоёр ч нэг canon шүү дээ. Яг манганыхаа үйл явдлаар хийсэн. Тэгэнгүүт одоо бусад юу гэдэг чи Naruto ч юм уу те Naruto, Hunter x Hunter одоо Bleach ингээд одоо бусад одоо One Piece ч гэдэг юм уу том шоунууд ч ингээд үндсэн зохиолтойгоо ямар ч хамааралгүй одоо тухайн студийн өөрсдийн бичсэн нөгөө зохиолодог одоо юу тухайн зохиолчийн тусдаа ингээд тийм болохоор ерөөсөө амжилт олдоггүй яг л нөгөө нэг л үйл явдал болдог те ингээд зохиолч нь өөрөө бичээгүй гэдэг утгаараа айгүй амтгүй болдог ингээд хүмүүсийн сонирхлыг татах гал одоо том дөрүүдээ оруулдаг ч юм уу те. Тэгэл амар фэн сервис өгдөг. Амар фэн сервис өгдөг. Тэгсэн хэрнээ яг ингээд их зохиолч өөрөө бичээгүй тэр нь ингээд их зохиолтой ямар ч хамааралгүй гэдэг утгаараа бусад ингээд ямар ч аниме кинонууд амжилт олдоггүй байсан нэгдүгээр. Ерөөсөө амжилт олдогчгүйсэн одоо үнэлгээ нүртэл ингээд харахаар өндөр үнэлгээтэй аниме одоо кино ерөөсөө байдаггүй байлээ. Shonen ялангуяа. Тэгээд хамгийн бас сонирхолтой гол дүр нь бас бидний мэддэг одоо Itadori Yuji бол байгаагүй. Тэгэнгүүтээ үйл явдал нь одоо бидний үдсэн аниманаас яг 1 жилийн өмнөх одоо нөгөө нэг Itadori-ийн Senpai нэгдүгээр ангид байх үеийнх нь яг 1 жилийн өмнөх явдал нь бол гарч байгаа. Манай хэдийн Senpai-уудынх нь анх яаж танилцсан тэр гээд тэднэр нь айгуу гоё байсан. Jujutsu Kaisen ч одоо хамгийн бас нэг гол тайсан байгаа шүү дээ. Geto Suguru гээд. Тий, Geto. Тийм, Geto-гийн талаар бүр амар сайн гаргаж өгсөн. Тийм. Жахан спойлт гол юм. Гэтэ жахан спойлтэл явсан дээр их л та. Чамд гол дүрээр Okutsu Yuta яг ямар санагдсан вэ? Надаа яг киноны туршид яг Shinji Ikari харж байгаа юм шиг л санагдсан. Яг Shinji Ikari. Харин ядчих. Shinji Ikari анимац тавилаад ороод ирсэн шиг. Тий, одоо Okutsu Yuta-гийн дуу оруулагчаар Megumi Ogata гэдэг хүн оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн нь өөрөө бас Evangelion-ы Shinji Ikari бас дуу оруулж байсан. Тэгээ ядж хахад энэ Okutsu Yuta гэдэг дүр нь өөрөө яг загвар нь амар төстэй заяа. Хар үстэй, цагаан цамцтай, хар үстэй. Яг ижлэг. Ярьж байгаа юмнууд нь бас яг ижлэг. Тийм, юусе яг ярьж байгаа юм бас амар ижлэг. Ерөнхийдөө дуу оруулагчаа хүртэл яг айгүй тэгж сонгож авсан баг те. Албаар тааруулж. Аха, ер нь бол айгүй урамтал байсан л да үзэж хахад. Тэгээ дээрэс нь хальт Ханако хүнтэй айгүй хоол онцтой сонсогдож байсан. Ханако хүний дуу оруулагчаар хэн оруулжсэн юм бэ? Тийм, адилхан шүү дээ. Адилхан бас нэг юм уу? Тийм.
За мэдээж угаасаа хоёлаа яг өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Map бол угаасаа яг ингээд Jujutsu Kaisen-ыг бүр ингээд хийх ёстой яг цорын ганц студиуднээс бүр үнэхээр л Mappa-гийн хамгийн магтууштай зүйл нь угаасаа Jujutsu Kaisen-ыг бүр ингээд амар гоё хийдэг. Тэгээд үнэхээр зураглалал угаасаа ярих юмгүй тасархай байсан. Тийм тэгэл угаасаа кинотеатрт үзэж байгаа мэдрэмж гэдэг те ямар гоё илээ. Тэр утгаараа аюу гоё байсан. Тэгэл бас ингээд адилхан анимац сонирхдаг хүмүүс бүр тим их болцсон ингээл харагдаж байгаа байхгүй. Гэхдээ хоёулаа өдрөөр очисон бол айгүй их косплей ирсэн юм шиг үлээ. Намайг Шангрила руу орж явахад айгүй их косплей гарч ирсэн нөгөө одоо нөгөө зөв өдрийн үзэлтэй. Gender bender юу Махито өдөр явж исэн. Тэгэнгүүтээ Итадори хин хоёр охин юм блэ? Ямар охин? Нөгөө манай голд тийм Итадори болцсон байсан. Тэр бас явж исэн. Тэгэл юу кинонд орох гээд. Нобара юм биш үү? Нобара. Тийм, Нобара. Тэгээ тэрнээс гадна энэ саяны кинон дээр энэ Тоге Инумаки айгуу таалагцсан. Энэ угаасаа яг нэг их скрин тайм бол аваагүй шүү дээ. Яг нэгдүгээр бүлэг дээр нэг орж ирээгүй. Энэ талаар нэг хөөрхөн гараад ирсэн. Айгуу таалагдсан байхгүй одоо кино Тогегийн одоо яг ашигладаг техникч ер нь бол хэлсэн болгоныгоо ингээд зөрүүлээд боддоор ингэж болгох юм тийм үгийн хараал маягийн тийм юм шүү дээ. Тэрнээс төрөлхийн тийм болохоор тэрнээс болоод багтаа айгуу хүмүүс одоо гимтэж зоорсон тэрнээс болоод бас өөрийгөө айгуу яаж гэсэн гэдэг тэрийг ингэж гараад ирсэн. Тийм яг ингээд манай Сипайнерын одоо нөгөө нэг бүх бэксториг ерөнхийд нь ингээд талталт харуулсан явцсан. Тийм. Панда бол панда гараад лээсэн л та. Гэхдээ яг ингээд надаа кино хийсээс одоо сайн нөгөө Demon Slayer ч юусэн шүү дээ. Кино хийнгүүтээ Season 2 дээр дахиад анги болгоод нөгөө нэг цуврал болгоо гаргацсан шүү дээ. Тий. Надаа яг саяны юг тэгэд гаргачвал айгу зүгээр санагдаад байгаа байхгүй. Тэгээд жахаа сонжруулаад тэгээд дахиж хуугаад тэгээд жаахан сонжруулдаг ч юм. Тэгэхгүй ингээд сая ингээд үцгэд надаа айгу хурдан дуусцаа. Тэгээд одоо юу гэдэг чинь тэр зарим хэсэг дээр шууд transition орж иржсэн шилжилтэн ингээд шууд огцсон. Тэгэл гид ингээд гето ингээд заах нэг талаараа ингээд одоо тийм албан ёсны одоо тийм энэ кино бүрэн хэмжээний кинон дэр чинь нэг ганц лайтай юм ингээл тэгэхээр нэг дайснууд нь гарч ирээл хальт тулдаал манайхан ялагдангуудаа буцаж явснаа ингээл хамгийн үлээ төсгөл дээр тулалдаал ялдаг штэ манайх яг тийм одоо өлөг болсон одоо нөгөө нэг тийм үйл явдалтай байгаагүй гоё байсан хэрнээ яг ингээл гинтл ингээл болоо авчихсан тийм цаг 45 минутанд бол арай л хитрхи шахацсан юм шиг санагдсан. Тийм болохоор одоо мөгийн трейник сайн ингээд цуврал болгоод ингээ хуваасан шигэ би дахиад юу байгаасаа л гэж бодоод байна. Тийм ер нь нэг тиймэрхүү байсан шүү. Гэтэ ер нь бол зураглалын үед бол үнэхээр 10-аас 10 бүр үнэхээр гоё зурагтай. Тийм угаасаа яг эхлэх хэсгийн дуу нас аягүй гоё зохицоод өгсөн. Эхлэл хэсэг нь аягүй гоё байсан. Тэгээ би бол хувьдаа Jujutsu Kaisen одоо орлогоороо ч юм уу те Demon Slayer-ыг бол даваасаа л гэж бодож байна. Яг үнэхээр ингээд амар гоё хийсэн. Би ихтэй Demon Slayer-ыг үзээгүй болохоор бас сайн хэлж өгөхгүй л байл та. Гэтэ ийм гоё ингээд хийгдсэн кино бас ашиг орлогоороо ингээд хурдан давчих юм бол тэгэл дараагийнх нь ажлууд бол хурдан хийгдэнэ мэдээж. Гэтэ миний хувьд болохоор шүү дээ. Би яг Demon Slayer-ийн киног нь бас яг театрт үзчихсэн байхгүй юу? Яг саяны Jujutsu Kaisen киноч болохоор гинт яг нэг дундуур нэг хэсэг тавталцсан юм шиг зарим хэсэг дээр жоохон гинт орж ирж байсан шүү дээ. Kimetsu no Yaiba дээр бол тийм байгаагүй. Айгуу хөөрхөн зураглалын чугасаа ямар илээдээ студ нугасаа сайн юм чинь тэгэл. Гэхдээ энэ бас яг миний нөгөө төсөл шиг Demon Slayer шиг би баг зарагдана гэж бодсон шүү дээ. Тэр Demon Slayer ч нөгөө нэг өрчлсөн цахиалга авсан шүү дээ. Тийм. Амар байсан шүү дээ. Йоо зураг харсан чинь зүгээр л бүр ингээд оочролцсон. Тэгснээ баг ихний 3 өдрийн билет нь нэг өдөр зарагдсан байлгүй. Яг ингээд харахад Demon Slayer-ыг айгүй олон жоох хүүхдүүд үзчихсэн те. Гэхдээ энэ зүгээр Demon Slayer-ийн хүүхдийн аниме гэж байгаа юм шүү. Зүгээр ингээд Facebook-оор явуулсан зургуудыг харахад ингээд ихний 3 өдрийн
тасалбарч билүү дууссан гэх. Би буруу санаж магадгүй. Тэгэхэд ингээ аяйгуу олж явах хүүхдүүд ингээд дөнгөж баг тасалбар зарагдахад 3 өдрийн билет дуусчих гэж илүү тэгжээс. Тэгэхэд манай ингээд юунд болохоор манай танхим цуг үзчихсэнийг харахад нэлээд дандаа 17-оос дээш насны 15 16 ч юм уу те ерөнхийдөө ингээд арай жоохон тинейжер талдаа те дунд ахлах ангийнхан хөвчлэн гэлээ. Тэгэнгүүтээ бас ингээд 20 гарсан хүмүүс нэлээд бас үзчихсэн. Тийм болохоор бас арайч демос дээр тэр билет зарагдсан шиг рекордыг бол эвдэж чадаагүй бах. Тий. Ялангуяа угаасаа Jujutsu Kaisen-ыг яг тийм бага ангийн хүмүүс үзүүлэхэд бас жоохон тийм юм шиг санагдчих. Манай дүүч бол нөөч 4 аргууч улаан ногоо ягаан фэн нахгүй амар дуртай. Юу манай тийм тэгчээд Jujutsu Kaisen руу хамт аваад орсон ч анаа ямар амар ингийг би гайхаж байгаа юм чи. Би нөгөө жоохон хүүхдүүдтэйгээ хамт явжсан мартсан юм уу яац. Арай хурцсан байж магадгүй л гэж одоо жоохон гимшээл байгаа. Яг үндэ. Тий. Ер нь бол Демос яг танаа дүүгийн насны хүмүүс бол жоохон байсан тий. Тий, дөрөвдөр шүү дээ. Дандаа ер нь тэгж харагдсан. Тэгэхээр бас насны ялгаа айгуу бас харагдаад. Ер нь бол янз бүрийн кинонууд нээлттэй ихээр янз бүрийн ивент үүсгээл нөгөө кофе шоп нэг проектороор ингэж нэг бөөнд үздэг шүү дээ. Ер нь бол. Тий. Тэгээд нэг тэр ингээд тийм ард оцорч шүү дээ ерөөсөө. Бид нэр яашлаасаа ингээд те Монгол дахь одоо аниме community одоо ингээд дараагийн шатанд очиод байгаа байхгүй. Тийм ингээ албан ёсны эрхтэйгээр нь яг дэлхийн нийтийн ингээ зэрэгцээ гарч ирэх гэж юм нилээ дэвшил шүү нэрээ яг үнэ хэлэхэд. Энэ бол ингэдэггүйсэн шүү дээ. Одоо бол нэр үнэндээ баярлж байна. Дараагийн одоо том гарах кинонууд ч гэсэн одоо ингээ IMAX дээр одоо кино театруудаар ингээ албан ёсны эрхтэй зэрэг гардаг ингээд болов. Тийм шүү дээ. Гэтэ энэ кинон дээр гарч иржсэн одоо бүгдээс хамгийн нэг гоё таалагдсан одоо хэсэг гэдэг шүү дээ. Лайн хэлсэн үг ч юм уу тийм хэсэг байгаа киноноос. За бодъё. Миний болохоор тэр Гожо аваад тэ Гожо сүнсээ шууд Ютад хэлжсэн шүү дээ. Хайр гэдэг чинь хамгийн муухай хамгийн хүчтэй хараал гэдэг. Тий. Тэгсэн чинь тэр жаахан өөр орчуулсан байсан. Юу гэсэн байлаа? Хайр гэдэг хамгийн ямар хараал гэсэн. Тэрийг жаахан өөр орчуулсан байсан. Тийм үү. Би ч баг шууд сонсоол яваадсан болохоор. Тийм. Японоор уул нь яг тэгс сонсогч байсан байхгүй. Тэгсэн чинь арай өөр орчуулсан байсан. Тэгээ ер нь бол саяны яг энэ альбиасны эрхтээр бас хөөцөлтөж ажилласан чинь Animax шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол энэ дээр нэлээ хөв нэгээр оруулж байгаа баг шүү. Аягүй таалагдаад байгаа. Тийм ингээд зөндөө олон хүмүүс үзэж байна. Тэгээд Jujutsu Kaisen үзсэн бүх хүмүүсийг одоо очиж үзээрэй л гэж уриалж байна. Яагаад тэгэхээр одоо юу гэдэг чи те нэгдүгээрт одоо мэдээж Animax гэлтгөө ингээд дараагийн кино Монголд орж ирэхэд маш том хүчин нөлөө болно. Ингээд манай community хэрэг хүчтэй байна. Тэр хэмжээгээр ингээд дараагийн гой ажиллаад хийгдэнэ. Өөрийг бас нэг гоё таалагдсан юм. Тулааны үеэр ингээд бас ингээд нэг амар өлег болсон юмнуудаа яриаггүй зур тулдаа явцсан надад амар гоё таалагдсан. Скрипт нь ер нь бол таалагдсан. Яг уу жаахан нөгөө өлег болсон юм бол байсан шүү дээ одоо. Тэгээ найз мэзэгээ аварна гэл. Өөр бас нэг гоё юм ингээд бүрэн хэмжээний кинон дэр чи манайх бүр ингээд нэг илт дагуу ялаал эсвэл зүгээр нэг шахтаж мархтал идэг шүү дээ. Саяны бүрэн хэмжээний кинон дэр яг их цохол гэдэг утгаараа одоо манайх талын одоо тий хар шиднүүд идүүлж мэдүүлээлсэн шүү дээ бүр ингээд бас арай жоохон дарк талтай. Тий. Тэр нь надад бол амар гой санагцсан. Угаасаа манай тэр хин чинь бас жоохон дарк шүү дээ. Гэга акутаны үлээ цогч. Тий. Шууд ингээл хүлээ авчдаг. Угаасаа нөгөө манай хүн чинь зохиол дээр ярилцсан дээр тэгсэн байлээ нөгөө Yu Hakusho амар дуртай. Тэгээд Yu Hakusho ингээд юг бичгээд ингээд маш чухал нөлөө үзүүлсэн Jujutsu Kaisen-ыг. Тэгээд яг тэр Yu Hakusho дээр ч бас нэг жаахан тиймэрхүү dark юм. Амар одоо gore гэх юм уу тийм цуснаж айгүй их гардаг. Би тэр саяны киног 4-р ангийнхаа дүү тавд үзсэн аахгүй юу. Тэгсэн маань 4-р ангийн дүү үзчихэд анаа ямар амар ингээд нөгөө хараал янз бүрийн сүнс гарч ирдэг алуулж малуулдаг хэсэг дээр бас амар айгаад тэгэл
яана Jujutsu хамгийн гоё юм угаасаа. Насны англиар навж орж үзүүгүй би дараа нь жоох харамссан шүү дээ. Гайгүй байгаа гэх. Jujutsu Kaisen угаасаа хамгийн гоё юм тэр нөө амар dark тэгээд жаахан тэр утгаараа тэр надад амар таалагдсан. Хичнээн шоун ч гэсэн ингээл тэ идүүлж мэдүүлж байгаа тэр нэрийг. Ер нь л Jujutsu айгүй гоё. Саяны Jujutsu амар гоё болсон. За тэгэхээр шүү дээ. Яг эцсийн байдлаар за яг саяны кинонд 10-аас хэдэн оног яг плот дуу оролт одоо бүх анимашн бүгдийг нийлүүлээ. Яг яачих гэхээр мэдгүй би бол за 8 л хичээ дөө. За ер нь нэг тиймэрхүү дээ. Миний хувьд ч гэсэн саяны аним бол яг 10-аас 8 өгөхөөр л за 8.5 гэж 10-аас 8.5 миний хувьд. Тийм үнэхээр хийц мэц одоо ингээд бүх юм нь үнэхээр гоё юмсэн. За тэгээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд миний ард би яг одоо кофе шоп зааж байгаа болохоор яг ард нэлийн шуумтай байж магадгүй. Тэр тал дээр уучлалт өгье. Яг ялчгүй ингээ орчин яг ингээ таарчлаа. Тийм байгаа. За тэгээд дараагийн дугаараараа бас илүү сонирхолтой гоё яриа өрнүүлэхийг хичээнэ. Тиймэр юу? Тийм. Тэгээд яг уян дагах яг үтсэн сэтгэлдээ хэлсэн болохоор бас яхан замбраагүй ярьсан баг. Дараагийн удаагаас бит хоёр санал болгох аниме гэдэг дугаар гаргая гэж бодож байгаа. Тэрэн дээр илүү скриптээ бэлдээд илүү нарийн ингээ бараг уншсан маягийн ч юм уу. Тэгж явж магадгүй. Тэгэхгүй бол бас яг яг шууд ингээ үтсэн сэтгэлээ ярихаар ийг бас замбрааг болчлоо. Тэр тал дээр үйл явдлын яриад дүрийн анализ хийж мэгээл амар сэртэй тий. Нэг тийм бодоолаа. За тэгээд дараа та бүхэнд одоо кино театраар гарч байгаа дээр нь үзэж амжиг бол үзээрэй гэж санал болгож байна тий. Дахиж олдохгүй боломж шүү гэж хэлье. За баярлалаа. Баярлалаа.